Ой найзаа ийм хичээл амар амархан байсан дээ. Би л ойлгоцсон шүү дээ. Яасаа ойлгосон шүү. Ой чи өөрөө хэлээ. Энэ хичээлээ сайн сонсдог гэж яах вэ? Найз. Яасан бэ? Би гэрчээч байна. Ой би чам туусахгүй гэхдээ чам заагаад үгүй. За энэ хоёр угаас дээ. Энийг хаалтан дотор хаа үржүүлээд тэгээд тарин гараад ирнэ. Баярлалаа за. Ой тэр надаа манай шинэ хийсэн юм шиг. Айгуу хичээлээс амтдаг байх гэсэн шүү. Хамтдаа би ч одоо танилцгүй. Тэгээ лээ. Чи нэр манай шинэ хийсэн юм шиг гэсэн тийм. Намайг амина гэдэг бүгдээрээ сайн мэдээд алцгаая. Яа, энэ одоо өсөөд байгаа болов уу? Эсвэл өрдөөд байгаа болов уу? Ой, юу гэж байгаа? Найз нар өглөө яарад тийм цайгаа ууж амжаагүй. Тийм үү. Надад муугаар соёлог гоё юм авч өгөх үү? Ашиг мөн ээ за. Болно. Тэгэж дараа надад юм авч өгөх штэ. За тийм. Өсвөр насны хүүхдүүдтэй ээж аауд маань хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднийг ойлгох, тэдэнд цаг зав гаргах зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс 6 дахь ангийн эцэг хасран хамгаалагчдаас маань дараах үйл ажиллагааг санаачлан хүүхэдтэйгээ 10 минут ярилцсан энийг өрнүүллээ. Тухайн үйл ажиллагаанд хүүхдүүд маань өөртөө тулгамдж байгаа асуудлыг ээж аавтайгаа ярилцаж, хамтран шийдвэрлэж амжилттай оролцлоо. Хайрыг түгэж. За. Ой тийм. Сургуулийн өглөө бүр ижилхээ эхэлдэг. Энэ бол зөвхөн дэлгэц. Гэхдээ одоо мөн адил хэмээрэй гэж юу? Мэдээж үгүй. Бид өдөр болгон суралцсаар л байна. Бид урдын шээ эерэг ирч хүчтэй болсон. Энэ нь мэдээж утгагүй хичээлийн ач. Хаврын бүлээн бороо над тайцсан явсан хайрын анхны дөрвөөс бих Цахим орчны соёлтой хэрэглээ үе тэнгийн дарамт бэрхшээлтээс сэргийлж чадна.
хүүхдүүд ээ? Одоо үе тэнгийн дээрлэхэд нь хүүхдийг ингээд дээрлэхэд зодож өгөх юм уу эсвэл одоо ингэж муухаар сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хэлэх нь гэж би боддог. За зөв байна шүү дээ тий. Өөр энэ дээр нэмж хэлэх хүүхд байна уу? Өөр нэмж хэлэх бодолтой хүүхд байна уу? За микрофоноо шилжиж өгч. Өмсөж зөөсөн гэр оронтой янз бүрийн зан тэгүүлээс нь олж хүүхэд дээрлэх нь. Дээрлэх тий. За гэр орныг бас ингээд гоочлох тийм үү? За өөр нэмж хэлэх яригдаг үзүүл байна уу? За энэ тасаа хэлье гэж байна. За Одоо ялгарлан гадуурхаж одоо ядуу баян гэдгээр нь ялгарлаж бас өвсөн дүүсэн тэгээд нэр хоч өгч хийж өндөөсөх мэтлээ. зөв биш. Ер нь та нар ингээд ойлголт байгаа юм байна шүү дээ тий. Та нарын хэлж байгаа бүгд зөв. Хувийн шинжтэй тулгарсан асуудал эсвэл бусдын анхаарлыг татах. Энэ бол сургуулийн хүүхдүүдэд маш том одоо их тохиолдолд үйлдэгддэг юм гэсэн. Яагаад гэвэл тэр одоо хүнийг дээрлэж байгаагаараа тэр хүүхд ямар харагдах гэдэг бусдын нүдэнд өгтэй гүйл харагдана гэж бодоод ш тэр байнда өөрийгөө тэгж бодоод байгаа байхгүй тэр охин ч юм уу те а би лаг атмаа юм шиг харагдах гэдэг ш тэр хүүхд тийм үү. Гэтэл энэ нь олвол одоо дээрлэхэлд үүсгэж байгаа маш буруу шалтгаан байна. Тэгвэл тэр бол цаашдаа тийм харагдаад байгаа үйлдэл биш байна гэдгийг энд тайлбарлаж өгöd байгаа байхгүй юу. Дээрлэх гэдэг байгаа шалтгаан нь тэр хүүхд зүгээр л өнгөцгөл тийм бодлоор хүнийг дээрлэх гэж. Бусад энэ ангийнхаа охтуудад би лаг атман банд харагдахын тулд нэг ангийнхаа сул дорой юм шиг харагдаад байгаа бандыг те дээрлэж байгаагаар үзүүлэх гэдэг нь шүү дээ. Чамд даваа бусдад дутуу ирэх гэж байхгүй. Хамгийн хүчирхэг хүүхдүүд бусдын төлөө зогсдог. Огтыг цогж болдгүй гэдэг үг нь хөвгүүдийг цогж болно гэсэн үг биш. Бусдыг дарж биш, бусдыг өргөж байгаа хүн хамгийн хүчтэй. Гар хүчтэйч бусдад хүч хэрэглэхэд зориулагдаагүй. Сайн байна уу? Бид бүгдээрээ үе гиндийн дээр сэстийг зогсоож аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлж чадна. Энэ нь бидний оролцооноос ихсэн. Сургууль бос эрдэнэ номын өргөө. Бие биемээ хүндэлж дэмжих нь бидний соёл юм. Хэн нэгнийг гадуурхахын оронд найз нь байж тусламжийн гар сунгаарай. Гэр бүлийн тусаа муур амьсгал эцэрхийн нээстэй ярилцсан хүүхдийн байсгаа эрсдэлээс хамгаалах хамгийн бат бөх суурь болдог юм. Найз нөхдийн дунд үнэн шударга, тусч зам чанар хамгаас чухал. Дээрлэхийг харсан бол бүү чимээгүй өнгөрөө зоригтойгоор үгүй гэж хэлс сураарай. Эцэст нь санаарай. Үе тэнгийн дээрлэхийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо таны хандлага хамгийн чухал юм. Бид хамтдаа чадна. Анхаараас хандуулсанд баярлалаа. Баяртай. Сайн байцгаана уу та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг төвшүүлье. Нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн 9В ангийн анги удирдсан багш Амсүрэн байна. Та бүхэндээ гоо зүйн үндсэн ойлголтыг хүргэх гэж байна. Хүн үнэтэй хувцас эд хэрэгсэл хэрэгэлсэндээ биш гоо зүй гэдэг нь сайныг мэдрэх, ойлгох, үнэлэх чадвар юм. Суралцагчдын гоо зүй бол анги танхимдаа цэвэр цэмцгэрсэн, хувийн ариун цэврээ сайтар сахин, сурагчийн дүрмд хувцаа зөв цэвэр өмсгөөс эхлэлтэй. Анги танхимдаа цэвэрсэн, хувийн ариун цэврийг чамд сахин, сурагчийн дүрмд хувцаа зөв цэвэр цэцгэр өмсөн, цэвэр ням бай, эрдэм чамдан суралцсан сурагчид болохыг багш нь уриалж байна. Хөөе, чи дотор л унши хариу гэсэн юм уу? Энэ одоо бодчих. Одоо хэдэрээ одоо? Одоо завсарлаа шүү дээ. Чи өчигдөр шалгалтанд муу чадварлаг багч би харин чимээ өнгөрсөн мэт дээ. Байл устэр хуулах зааж башаа. Би хичээсэн чи хаана байгаа? Андаа юу гэж. Эрика бяцлаа. Зэр мэдрэл гарах уу юу? Ой,
Тийм даа нэр Би шанаас олгоод л асууснаас болно. Нэг ингэхэн мэдээд ингэж болохгүй шүү дээ. Чи өөр юм юм байна. Би найз минь. Тэгээ яахад юм чиний асуудал юм уу? Миний дээр Facebook захтай болчихлоо. Чүүд өөр нэг юм болсон юм шиг. Чам ямар амтна. Яг хамаатай болохоос байна. Одоо уучлахгүйгээр хэлцгээ найзаа. Хамт ч гэсэн уучлахгүй. Бид дээрхс биш найзууд. Байдгийн зөвшөөрөл биш, дээрлэлтийг зогсооё. Бид ялгаатай адилхан үн цэнтэй. Нулимс биш, нэмсгэл тараая. Чи хүчтэй байхын тулд бусдыг бүгд орд үз. Дээшгээс биш нүхнийг түгээе. Хүчтэй хүн гэдэг бусдыг унагдаггүй хайран босгодог. Сайн үг хүчтэй муу үг шахлуулдаг. Би биндээ сайхан үг хэлцгээе.